нийгмийн даатгалын байгууллагууд бол засгийн газрын хэрэгжүүлэх шагналыг тэр утгаараа нийгмийн даатгалын уял тотомжийг олон нийтэд зурчлах хүнсэн үүрэг хүлээдэг. За манай оюутнууд бол одоо дотор нийгмийн даатгалын талаар мэдлэгийг бол тэр бураас авч чаддаггүй. Гэхдээ бол яг энэ чиглэлээр сурч байгаа оюутнууд бол нэлээдгүй байгаа. Гэхдээ бид нар энэ хүрээгээс улам үргэлжлүүлэх юм шаардлагатай байна гэж үзээд мэргэжлийн байгууллагуудаас хамтарч ажиллаж байгаа. Тэгээд үүний нэг нь бол татрын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэгтээ бид нар санамж бичих байгуулж өнгөрсөн оноос эхлээд ажиллаж байна. За энэ мэргэжлийн байгууллагатай ажиллах нэг үндсэн шалтгаан бол зөвхөн төрийн байгууллага бүх ажлаа хийн гэж ойлголтыг бас бид нар бас бодохгүй байгаа. Энийг бас мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай олон нийтийн байгууллагатай хамтарч нийгмийн даатгалын чиглэлийн мэдээллийг зөвхөн оюутан гэлтгөө бас бусад бүх хүмүүст өгөх зорилгоор ингэж хамтарч ажиллаж байна. Тэгээд энэ ажлыг нэг болгож татвар нийгмийн даатгалыг хэрхэн сайн мэдэх вэ гэсэн уралдааныг бид нар бас хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. За ингээд 2026 он буюу энэ жил зохион байгуулж байгаа татвар нийгмийн даатгалын хуулийг хэн сайн мэдэх вэ уралдаанд оролцож байгаа нийт оюутнуудаа бас амжилт хүсье. За тэгээд татвар нийгмийн даатгалын харилцаа бол хүний насан туршид дагалдаж явдаг учраас зөвхөн энэ уралдаан гэлтгүүгээр бас бусад одоо сургуульд болон бусад чиглэлээр бас бид нартай хамтарч ажиллахад бэлэн байгаа гэдгийг дурдъя. Та бүхэнд ажлын амжилт хүсье.